тийм ээ бид бүхэн яг одоо Централ телевизийн одоо коридороор явж байна. За төвд байдаг те Централ телевизтэй бас баярлаа. Төвийн Централ. Уцалтын тренд ээ. Оо тэр чинь нэг юм шүү дээ. Яг нөгөө 50 Cent in the club те. Ер нь 50 Cent байсан шүү дээ. Бүгд нэг жив нэттэй юм толгоондоо нэг бид нар нөгөө хипхоп уцалт байсан. Амар өргөн тэгэл одоо аавынхаа том бодуулахыг өмсөөл нэг бодуулахынх нь нөгөө нэг ханцуун баг энэ цамцны ханцсан шиг те ирсэн нэг тийм л туг дарцах шиг юмнууд явж идэг гэсэн. Тэр бол одоо миний хамгийн тод одоо үлдсэн тренд. За миний хувьд бол яг celebrity crush гэвэл нөгөө Princess Diary гэдэг кинон дээр тоглодог. Манай нөгөө хин штэ нөгөө жүжигчин нэр нь Anne Hathaway тийм. Anne Hathaway тийм тэр гайхалтай бүсгүй тэгээд одоо crush гэх юм уу та тий. Багтаа ер нь бол crush байсан. Ямар ч гэсэн эрхэн чухал гэхгүй. Цагтаа ирээ тий. Бас одоо нэг цаг магаас шалтгаална. Тэгэл анхны болцсон дээр бол гоё хоорондоо гоё ярилцах нь чухал юм болов. Манайхад шууд кино мань үзэл тий. Хамт ингээд зөндөө гоё хийж үзэх хэрэгтэй. Эхний болцсон дээр бол гоё ярилцаад тий. Хамтдаа бас ингээд нэг ганц нэг юм газруудаар ингээд явсан нэг юм үйл явдалтай ийм байвал ганцхан газараа байгаад тахтай бас. Тийм байвал бас илүү одоо бие бинийгаа олж нээх юм болов. Тэгээ эхнэрээ бол одоо ингээд жижиг сажиг тий янз бүрийн ингээд гоё зүйлээр ингээд баярлуулж авах хэрэгтэй юм билээ. Тэгээд яхаа миний хувьд бол эхнэрийнхээ одоо хүсэл мөрөөдөлтэй яг хийхийг хүсэж байгаа зүйлийг нь бас дэмжихийг хүсдэг. Тэгээд яг ямар чиглэлд одоо тий одоо өөрийнхөө гоё хийхийг хүсэж байгаа зүйл нь юу вэ? Одоо жишээ нь зураг зурмаар байна гэдэг юм тий гоё баримл хиймээр байна гэдэг юм. Иймэрхүү юмнууд дээр нь бол айл болох гоё дэмжих хийдэг. Тэгээд ер нь бол тэгэл дэмжлэг тэгэл ойлгоол тий одоо яг гоё эмхтэн хүн чинь гоё цэцэгчтэй тий гоё цэцгээрээ гоё ингээл ургаал байж ивэл услаал байж ивэл гоё юм. Тэгвэл одоо баярлах байна. Өнөөдрийн миний лук тий бид нар бол одоо яг энэ гоё нэвтрүүлэгтэй тий дугаар за баг 2 дугаар дээр нэг лук гаргаж байгаа. Тэгээ өнөөдрийн лук бол мэдээж Christian Dior доороо бол Gucci Итали Француудыг л өмсөд байж штэ тий ер нь бол яг өөрт нь гоё тааруулаад тэгээд материалаа сонгоод Италиас ингээ тий ирээд яг tailor made хийдэг нь бол үнэхээр гоё санагдсан. Тэгээд дахин давтагдчихгүй тий. Тийм стилийг бас зөвлөгөө их өгд юм байлээ. Сая Premier Tailor-ийн залуучууд маань бол яг танд бол ийм тэгэл одоо тэрний ачаар тэгэл гоё тайзан дээр гоё харагдчих юм чи. За ер нь сүүлийн үед бол нөгөө Исая тий. Исаягаас одоо хэд хэдэн гоё юмнууд авсан. Тэгээд үнээр таалагдчихж байгаа. Ер нь бол тэ тайзан дээр тий одоо дэлгэцэн дээр гардаг юм бол бас хэрэгтэй. Тэгээд ер нь яг л нэг юм нүүр тахлна гэдэг шиг тий. Исаяг өмссөн багт нэг юм хоёг өмссөн юм шиг санагддаг. Одоо байлдаанд орох гэж байгаа юм шиг. Гэтэ нэг юм загварын байлдаанд ороход тий хоёглцсан юм шиг санагддаг та. Тэгэхээр одоо л Исая Наполи гоё. Хайр бол тэгэл уусаал бүх юмны одоо их үсвэр тий. Бид нар чи хайраас бүтсэн шүү дээ. Хайрын гэрэл тий. Тэгээд бүх юм л юм хүн болгон л хин нэгний хайртай хүн гэдэг тий. Одоо юу гэдэг. Тэгэхээр хайр бол яг ертөнцийн суур материал нь гэж хэлж болохоор тий. Бид нар бүгд хайраас бүтдэг гэж хэлмээр. Дадал болсон зүйлээ. Уцаа шалах юм болов уу? Дадал болсон зүйл гэж заавал ерөнхийдөө юу юм бэ? Зөндөл дадлууд байгаа дөө. Сурцсан дадлууд тэгэл яг нэг жоохон чиглэл өгөөл яг та яг ямар хуу дадал хүсэж байна гэх үү? Өдөр тутам юм. За ер нь бол тэгэл шидэ угаан гэхгүй те. Шидэ угаан гараа угаан. Өдөр тутмын дадал юу гэдэг мэдээж бас дасгал хөдөлгөөн бол тодорхой хэмжээнд хийдэг те. Бид нар чинь ингээд бас өөр хэвтэйгээ бие одоо те бие организм бас ингэж гоё ажилуулж ийж одоо тайзан дээр яг тэр гоё үзүүлбэрийг үзүүлнэ. Тэгэхгүй бас ингээд өдөржингөө хөдөлгөөнгүй ч юм уу. Ер нь бол бие сайн хөдөлгөж ийж ер нь тарих сайн ажилдаг. Тэгэхээр бас аль болох бас одоо хөдөлгөөн хийхийг хичээдэг. Тэгээд яг бас хүссэн хэмжээгээр бас хийж чадахгүй байгаа. Тэгээд одохгүй бас жимд явна. Playtime наадам хамт бодтой явчихсан. Тэр бол одоо анхны яг л
албан ёсны гэх юм тий. Тийм болцсон. Гоё инээд нэмсгэл Тий тавьж явж чадсан. цоглог тий. Ер нь тэрнээс ч өмнө л дөө. Ер нь бол тий найзууд одоо найзуудын найзууд гэдэг ч тий. Тийм хүрээнд танилцчихсэн. Тэгээд гоё инээдэг тийм хөөрхөн тийм охин байсан.